Энэ хэлтсээр үндсэндээ чинь дөрвөн засгийн газар Хүрлбаатар сайд, Лууган төмөр, Учир сайд, одоо ЖНК-ээр сайдын үед ирж байна. Зарчмын үед бол дэмжиж байгаа. Гэхдээ бидний альва нэг ажил асуудлыг илэхтэй бэлтгэлээ сайн базаадаг. Тэгээ би бэлтгэл хараахан сайн базаагдав гэж үзэж байгаа. Яагаад тэгэхээр манай нэгж бүтээгдэхүүний өртөх өндөр. За өртөгт юу нөлөөлдөг вэ гэхээр татвар. Одоо ингээд нэг 22,000, 23,000 аж ахуй нэгжийн дансыг хаачихсан. Төрийн сан үндсэндээ ингээд улаачихсан гэдэг мэдээлэлтэй. Тэгээ энэ үндсэндээ нэг татврын буруу бодлого байгаа учраас л ийм л асуудал байна л да. Товчхонд өмнөх юм бол бид нар чи өөрөө өөрсдөө төрн аж ахуй нэгж хийж бүтээж байгаа улсуудаа хориг тавиад байдаг. Тэгээ уул нь асуулт маань сангийн сайд Жавхлангаас асуулт байгаа юм. Тэгээ харамсалтай нь алга. За нэг талаараа нэг маш гэгээлэг зүйл нь юу гэхээр энэ хүнсүдэ аж ахуй салбарт томоохон эдийн засгийн эргэлдэх маш том боломж. Тэгэхээр энийг бид бас одоо малгай бодлого болгож энтэй уйлдсан нэлээд томоохон эдийн засгийн болон нийгмийн реформыг л төлөвлөх хэрэгтэй байгаа юм л да. За мэдээж юунаас эхлэх вэ гэхээр энэ татврын бодлого, дээрээс нь стандарт. Манай Монгол улсад мөрдөгдөж байгаа нийтдээ нэг 6,800 орчим стандартын нэлээд дийлэнх хувь нь хүнсүдэ аж ахуйн салбарт хариалагдж байгаа. Гэтэл энэний нэг 80 орчим хувь нь 1970-80-аад оны үеийн стандарт явагдаад байгаа. Тэгээ стандартын шинжилэл ердөөсөө хийхдэггүйгээр бидний гадаад улс орны зах зээл дээр өрсөлдөх хэмжээний бүтээгдэхүүн нийлүүлэлт хийж болж чадахгүй. Тэгээ стандартын шинжилэлт хийхээр стандарт бусаас стандарт бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй багтах. Энийг ердөөсөө бид нар ярихгүй багт. За мэдээж болсон хүчний бодлого. Өнөөдөр хүнсүдэ аж ахуй их сургууль маань мөн мэрэгжлийн сургалтын үйлдвэрлэлийн төвүүдийн чадамж шансаа ямар байгаа вэ? Үндсэндээ бол төрийн бодлогоос бол орхигдсон багтах. Бид чадварлаг болсон хүчний үр дүндэл үндсэндээ чанартай өрсөлдөж чадах бүтээгдэхүүн үйлдвэрлэл. За дэд үтсийн асуудал. Ерөөсөө уулуурхаа бүтээгдэхүүн экспортыг дэмжсэн дэд үтсийн бодлого бариад байдаг. Хүнсүдэ аж ахуйн явдаг ердөөсөө нэг уйлдж өгдөг. Тэгэхээр энэ хүнсүдэ аж ахуйн салбарыг дэмжих дэд үтсийн бодлогыг бид нар бас шинжилж бас харах хэрэгтэй. Тэгээ дэд үтсээ бас бодох хэрэгтэй. Сүүлд нь санхүүгийн зардал маш өндөр. Тэгээ банкны энэ арилжааныхаа зээлийн хүүгээр. Тэгэхээр гих мэтчлийн цогц арга хэмжээл авмаар байгаа юм л да. Дээрээс нэг чухал зүйл энд юу гэхээр одоо энэ худалдаа ажилуулрын танхимын шинэ ерөнхийлөгч Лавжуу захирал бас томилогдсон юм байна. Тэгээ энэ худалдаа ажилуулрын танхимтай холбоотой энэ эргэцэн орчныг бид нар бас эргэж харахгүй бол альва нэг улс төрийн асуудал гараад ирэхээр танхимыг нэг юм халахвч байдлаар ашигладаг одоо болмоор байна. Энэ танхимын нэгдсэн бодлого байр суурийг төрийн сонсдог, засгийн газар нь хэрэгжүүлдэг, хамтарч ажилладаг, харилцсан бие биенийхөө өмнө үүрэг хариуцлага хүлээдэг шин төвшөнд авчрахгүй бол нэг асуудал гарахаар л нэг танхимыг нэг ашигладаг байдлаа болмоор байна. Нөгөө талдаа танхимч гэсэн нэг иймэрхүү байдлаар улс төрийн дохио зангаагаар бас нэг хөдөлгөө болмоор байна. Энд дэр Лавжуу Номтой иргэншимтэй олон зүйл дээр санаа нийлж байна. Үнэхээр нэг талдаа боломж нэгж, нөгөө талдаа бид бэлэн байна уу? Бэлэн байхын тулд энэ зах зээлд энэ боломжийг ашиглахын тулд бид иж бүрэн цогц бодлогын арга хэмжээнүүдийг холбоотойгоор авч явах хэрэгтэй. Тэр стандартаас ахуулаад бизнесийн өртөг, санхүүгийн үйлчлэгээ гэдэг олон зүйлүүдийг энд ярьж болно. Тэгэхээр удахгүй эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулаад дуусч байна. Энд эдийн засгт төрийн оролцоо, бизнес учирч байгаа гох тэгээнүүд, жившөөрлийн системүүд, за ингээд олон асуудал тусгасан ийм хуулийн төслийг энэ чуулган тархаас өмнө бид нар өргөн барьж хэлцгэсгээ шийдвэрлэхээр бэлдэж байна. Тэгээд энэ хүрээнд энэ өнгөрсөн 35 жилийн үндсэндээ бизнесийн үйл ажиллагаагаа дүгнэж дараагийн шин төвшөнд Монголын эдийн засгийг яаж тэрхэн тэлэх үү, бизнесийг яаж дэмжих үү, хувийн хвшлээ яаж дэмжих үү гэсэн ийм
эрх зүйн өөрчлөлтийг оруулж ирнэ. За тэр үед таны энэ ярьжсэн олон зүйлийг бид нар ингэ тусгаж оруулж ирнэ. За нэгж бүтээгдэхүүний өртөг зардалд хамгийн гол жин дарж байгаа зүйл юу гэхээр татвар. Яг үндэ Монголын төр хийж бүтээж байгаа аж ахуй нэгж хувийн иргэдтэй биднес ч нэг юм хориг тавьж байгаа юм шиг л ийм л бодлого явуулаад байгаа шүү дээ. Одоо нэг татврын реформо хизээ оруулж ирэх юм бэ? Одоо хэдэн жил дамнаал ярьлаа. Тэгээ энэ аж ахуй нэгж компаниудын дансыг харж байгаа бид нар энэ татврын реформынхаа асуудлуудыг яаралтай оруулж ирмээр шүү дээ. Энэ дашрамт хэлэхэд тэр нэг өршөөлийн тухай хууль гэдэг бол дэмжиж болохгүй. Энэ өршөөл гэдэг үг томьёол нь өөрөө угаасаа буруу. Энэ эдийн засгийн алдаатай бодлогын үр дүнд аж ахуй нэгж компаниуд ч татраа төлж чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр хохирлыг барагдуулах ийм зарчмаар бас нэг ярмаар байна. Энэ дэр энэ Евразийн хэлцээр сойрхон баталгаатай холбогдуулаад татрын ямар реформууд хийгдэх юм бэ? Тэгэхгүй бол бид бол энэ гадны зах зээл дээр өрсөлдөж чадахгүй. Өртөг зардал маань дэндүү өндөр. Энэ дэр нэг байр суурийг сонс. За гишүүний асуултанд хариулъя. За өршөөлийн татварын асуудлууд яригадаад байгаа. За энэ дээр харин болохгүй гэдэг дээр ийм байр суурь илэрхийлж байгаа гишүүнд баярлалаа, талархлаа. 2015 онд хэрэгжсэн эдийн засгийн бод байдлын тухай хуулиас болоод 2019 онд Монгол улс харж гсалтанд орсон. Энэ балг нь одоо хүртэл арилаагүй байна. 1990 оноос бид татврын шинэ тогтолцоонд ороод ингээд 15 онод буюу 25 жилийн дараа нэг ийм хууль гаргаад тэрүүгээр 34 их найд төгрөгийн одоо 70 татвар мэдүүлсэн байдیں۔ Хэдэн өршөөгдсөн нь бол нууцын нууц. Авилгатай тэмцэх газар болон бусад одоо хүчний байгууллагуудын хэрэг зөрчлүүд нэг мөнгөний үзүүрээр нь барьж явал тэнд очиод зогсдог. Маш олон хэрэг төвгүүд. Энээс бол бид нар хаж гсалтанд орсон. За энэ алдааг бид нар дахиж эзэж давтаж болохгүй. За тийм учраас энэ өршөөлийн одоо татврын өршөөлийн хууль буюу одоо энэ үндсэндээ татвар шудраг төлж байгаа аж ахуй нэгж иргэдэн Нэмж 1 минутаар тодруулъя. За тийм. За өршөөлийн хуулийн дээр бол ийм байр суурьтай байгаа санал нэг байна. Баярлалаа. За татврын реформ хийгдэх одоо бэлтгэл ажил бол бүрэн хангагдсан. 2026 оны төсвийг бид 9 сарын өнгөрсөн 9 сарын 1-нд өргөн барихтаа зэрэгцээд одоо багц хуулийнхаа өөрчлөлтийг одоо дэв парламент дээр тавиад одоо хуулийн хугацаанд дууссан байгаа. За энэ онд багтаад за эх 7 хоногийн засгийн газрын уралдаанаараа өргөн барих асуудал засгийн газар дээр одоо шийдэгдээд ингээд одоо өргөн барина. За ингээд одоо намрын чуулган хаврын чуулган дамнаад одоо бүгдээрээ татврын реформыг одоо олон нийтэд эл тод за ингээд одоо хэлцээд явна. Тэр үед илүү их тодорхой одоо детальчилж ярилццгаая.